Химнэл радио 91.7. Цэнхэр тууз сургамжит өгүүлэг. Нью-Йоркт амьдардаг нэг багш төгс ангийн сурагчдаа нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн чухлыг ойлгуулахаар ангидаа нэг төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тэгээд цэнхэр дээр шараар та үн цэнтэй гэж бичсэн туузнаас сурагч болгонд 3-3-ыг өгөөд цааш нь хүмүүст тараахыг хүсжээ. Тэгээд дараа 7 хоногт ангиараа тойрч суугаад хин хэнийг урамшуулсан талаараа ярилцахаар болж гин. Ингээд тэдний ангийн нэг сурагч ирээдүйд ажиллаж нэр хүндийн өсгөхөд нь туслах нэг байгууллагын удирдах ажилтныг урамшуулад цэнхэр туузаа цамцсныхын заханд зүүж өглөө. Манай ангид нэг төсөл хэрэгжиж байгаамаа. Та өөрийнхөө урамшуулахыг хүсэх хүндээ энэ туузыг өгөөрэй. Харин таны урамшуулсан хүн тань өөрийнхөө урамшуулахыг хүсэх хүндээ өөрт үлдсэн нэг туузан өгснөөр манай төсөл цаашаа үргэлжлэх юм. Харин та ямар үр дүнд хүрснээ надтай заавал хуваалцаарай гэжээ. Ингээд тууз авсан удирдах ажилтан маань ууртаагаран алдартай дарга дээрийн очихоор шийджээ. Даргын хаан өрөөнд ороод даргадаа хандаж тэрнийг бизнест ямар чадварлаг, тэрнээс өдөр болгон яаж суралцдаг талаараа хэлээд цэнхэр туузаан зүүж өгч болох эсхийг асуухад дарга нь ихэд гайхсан ч шууд зөвшөөрчээ. Тэгээд цэнхэр туузаа цамтныхын заханд зүүж өгөөд удирдах ажилтан маань даргадаа хандаж өөрийнхөө урамшуулахыг хүссэн хүндээ өгөөрэй гэд өөрийнхөө үлдсэн туузааг өглөө. Ингээд орой болж дарга нь ажлаа тараад гэртээ очиж 14 настай хүүгийнхээ дэргэд суулаа. Миний хөө. Өнөөдөр аавынхын ажил дээр нэг сонин зүйл боллоо. Манай салбарын нэг ажилтан өрөөнд маань орж ирээд намайг хүндэлж биширч явдаг. Бас надаас өдөр болгон суралцдаг талаараа хэлээд та үн цэнтэй гэж бичсэн тууз ингэрт маань зүүж өглөө. Тэгээд өөрийнхөө урамшуулахыг хүссэн хүндээ өгөөрэй гэж бас нэг тууз өгсөн. Аав нь хүүгэн урамшуулмаар байна. Би өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Тийм болохоор төдийлөн чамд анхаарал халамж тавьж чаддаггүй. Бас хаяа муудун авахд чинь өрөөгөө бохирдуулсан байхад чинь чам руу ууралж хашгирдаг. Хэдий тиймч ээж та хоёр чинь миний хувьд хамгийн нандин хүмүүс юм шүү. Аав нь хүүдээ хайртай гэж хэлж дуусаагүй байтал гайхаж балмагцсан хүн гинэт уйлж эхэллээ. Тэгээд нулимс дүүрэн нүдэрэн аав руугаан хараад аава би амиа хорлохоор шийдсэн байсан. Яагаад гэвэл таныг надад хайргүй намайг огт тоодгүй юм байна гэж боддог байсан. Харин одоо бүх зүйл өөр болохыг би ойлголоо гэжээ. Хүмүүсээ танаар хайрлуулж таны хайрыг мэдрэхийг хүссэн хүмүүс байдгийг хэзээч битгий мартаарай. Бас хүн бүрт хангалттай хүрэлцэхээр тууз байдгийм шүү. Зохиолыг уншсан жүжигчин Соёлбаатрын Хонгор хүү. Химнэл радио 91.7.